Хоол хүнсээрээ бид эрүүлжиж ирч хүч энерги авдаг хэдий ч нэг дор хэрэглэвэл хоорондоо цохилдохгүй харш идэ гэж байдаг. Бүрэлдээгүй тараг шинэ архитай үл цохилдох бол загсны махас сүйтэй үл цохилдно. Сүү жимстэй хоорондоо тохирохгүй, шар тос, шүлэн тос идмэгц хүйтэн ус уувал гэдэс зангирна. Үндгийг чихрийн огтой идвэл тарих ордно. Сонгоныг балтай идвэл гэдэс тасрах аюултай. Хоньны махыг чихэр жимстэй идвэл ходоод гимтэж бөөлжин. Тарвсыг хуурсан боовтой идвэл шар хөрч огшиж бөөлжин. Тоор идмэгц цай уул гэдэс суулгадаг. Сүүг ногоотой хольж хэрэглэхэд заримдаа гэдэс дүүрч суулгадаг. Сүүг модон дундургадаг аливаа жимстэй нэг дор хэрэглэвэл харшлна. Гашуун унд хоолыг сүүгээр дарвалбал мөн л харш. Ургамлын тосыг зүгийн балтай дахиана махыг айраг тарахтай хольж шутган хэрэглэвээс өөр хоорондоо харшиж хордлого өгнө. Хоньны махыг чихэр жимстэй идхийгээ цээрлэн ходоод гимтэж бөөлжин. Өндөг чихэртэй хамт идвэл уураг тарих ордно. Луун жимстэй хольж идэж болохгүй. Луун нь ходоодонд янз бүрийн хүчил бий болгодог. Луун архитай хольж хэрэглэж болохгүй. Мах идэх үедээ цай ууж болохгүй. Мах болон далайн гаралтай хүнсний зүйл зэрэг уураг ихтэй идэг эзний дараа цай ууж болохгүй. Улаан луун болон цагаан луунг хольж идэж болохгүй. Цагаан архийг хийжүүлсэн ундатай хольж ууж болохгүй. Энэ хоёр хатуу зөөлөн ундааг холвол нүүрс хүчлийн хий болж ходоод элэг бүр зэрэгт хүнд ноцтой нөлөөлж зүрх тархины судсыг гэмтээдэг муу талтай.